Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас хөтлөн хүргэдэг хиндж битгий хэлээр аваараатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжит дугаар инхүү эхэлж байна. За одоо мэдээж нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан байдаг учраас таны хажууд хэрвээ 21 нас хүрээгүй хүн хүүхэд сонсож байгаа бол суугаа салахыг уриалж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр суугаа салахыг зөвлөж байгаа шүү. Унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөг удахгүй, бусдыг бас эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Сонсож чадаагүй дугаарууд байгаад сонсож чадаагүй өнгөрөх юм бол манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө суугаар нөхөж сонсох боломжтой байгаа шүү гэж хэлэхэд таатай байна. За өнөөдөр чинь баасан гаргийн өдөр шүү дээ. Манай сонсогчд маань юу хийж байна, хаанаас сонсож байна, цагаар хэр байна гэд бүгдээрээ орж ирээд хэрвээ лайв үзэж байгаа бол лайвынхаа комент хэсгээр үлдээгээрэй. За унтлагын өрөө нэвтрүүлэг маань баасан гаргийн дугаараараа гэр бүлтэй хүмүүс тулгардаг асуудлуудын тухай нэвтрүүлгийн албанд ирсэн захианаас уншиж өгөөд энэ тухай сонсогчтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. За тэгэхээр эхлээд би захиагаа хүргэчихнэ. Тэгээд харин дараагаар нь шууд эфирийн утаснуудыг нээх болно. Хэрвээ та Монголоос холбогдож ярихыг хүсэх юм бол 77 77 38 83 гадаадаас холбогдвол 77 77 88 30 гэсэн дугаарууд нээгдэх болно. За эхлээд захиагаа хүргэе. Сайн байна уу? Шөнийн мэнд хүргэе. Танаа нэвтрүүлгийг байнга сонсдог болцсон. Өөр тохиолдож байгаа нэг асуудлаа бодож танаа нэвтрүүлэгт бичээг шийдлээ. Би 39 настай 3 хүүхэдтэй эмэгтэй. Нөхөртөөгөө гэрлээд 17 жил болж байна. Манайх ер нь мууч амьдраагүй. Дундчил айл. Гэхдээ сүүлийн хэдэн сар миний дотор нэг айдас суучихлаа. Нөхөр маань намайг араар тавиад байгаа юм шиг санагдаад байна. Ер нь санагдаад ч биш, бүр мэдрэгдээд байгаа юм л та. Яг барьж авсан нотлохоо байхгүй. Гэхдээ зан ааш нь огцон мөр болсон. Жишээлбэл уцаа коттой болгоцсон. Өмнө нь надаас нуудаггүй байсан штэ. Заримдаа шөнө орой чатлаад инээгээд намайг харахаараа дэлгэцээ шууд унтраачна. Оройтчоод ажил дээр байна гин. Гэтэл дуу нэг л өөр. Ард нь орчин чимээн өөр сонсогдоод идэг. Надад хандах нь хүйтэн чим шиг заримдаа бүр эсрэгээрээ хит нялуун болоод явчихна. Би тэрийг нь харахаар л бүр их айдаг. Юугаа нуух гээд ямар гимээ дарах гээд байгаа юм бол гэж бодно. Бас нэг зүйл нь бидний дотн харилцаа. Бид хоёр угаасаа олон жил танилцсан хүмүүс. Хүүхдүүдтэй, ажилтаа гэд өмнөх шигээ гал халуун байх үеийн цөөрсөн нь үнэ. Гэхдээ сүүлийн үед бүр нэг бол хойшлуулад, нэг бол за нэг хийсэн болъё доо гэж байгаа юм шиг ямар ч сэтгэлгүй дотн харилцаанд ордог болсон. Тэгээд тэр хооронд бас утас руугаа хялам хийж харсаар л байна. Нөгөө талаасаа би өөрийгөө буруутгаад эхэлчихсэн. Би ядраад байна уу? Би өөрийгөө орхицсан болов? Би түнд анхаарал дутуу тавьсан уу гэд. Гэхдээ яг үнэндээ би 3 хүүхэд ажил гэр гэд бүгдийг нь нугалж яваа хүн штэ. Хамгийн хэцүү нь санагдчихж байгаа нь би мэдээд байгаа мөртлөө яг барьж авч чадахгүй байгаад байна. Барьж чадахгүй болохоор асуухаас ч юм эдэг. Асуувал чи намайг гүтгэж байна гэд бөөн хэрүүл бол яана. Хаяа яаж иж байгаад утсыг нь шалгана л та. Гэхдээ бүх юмаа устгахчихсан байдаг. Яаж иж байгаад яг үйлдэл дээр нь гартмаар байгаа юм аа. Бараг кинонд гардаг шиг хувийн мөрдөгч хөлсөл мөөвөр ч юм уу. Ийм байдалд ороод нөхрөө гардаж байсан хүн байвал туршлагаасаа хуваалцаарай. За өнөөдөр ийм захиа ирсэн байна. Тэгэхээр бидний өнөөдөр ярих сэдэв үнэхээр ойлгомжтой. Намайг араар тавиад байгаач би баталж чадахгүй байна гэсэн сэдвийн дагуу ярилцах нэ. Өнөөдөр холбогдох хүмүүс маань гэр бүлийнхээ хүнийг араар тавьж байсныг яаж барьж байсан тухай туршлагаасаа хуваалцах юм байна. Бас гэр бүлийн чинь хүн араар нь тавьж байсан юм уу? Эсвэл тийг санагдаж байсан ч таны таамаг худлаа байсан бол та бас холбогдоод тэр талаараа ярих боломжтой.
Би ярьж орж ирсэн одоо холбогдож орж ирсэн хүмүүсийн дугаарыг зарлахгүй мөн хоолойг нь өөрчилж сонсгох тул хинч таныг таних боломжгүй гэсэн үг. Тиймээс та айж эмэх зүйлгүй ярьж болно. Гэхдээ таны яриаг орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсож байгаа болохоор зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцаарай гэж хүсье. За ингээд манай 77 77 38 83 дугаар маань хэрвээ гадаадаас холбогдох бол 77 77 88 30 гэсэн дугаарууд маань нэгдсэн байгаа шүү. За тэгээд орж ирж байгаа хүмүүс маань дотроо бас нэгийг бодоод хоёрыг тунгаachгүй те. Гэр бүлийнхээ хүний хуурч байгааг мэдээд байсан ч барьж чадахгүй байсан ийм тохиолдол танд байсан уу? Гэр бүлийнхээ хүний хуурч байхад нь барьж байсан уу? Хэрвээ барьж байсан бол яг үйлдэл дээр нь ч юм уу те яаж барьж байсан юм? Аль эсвэл та өөрөө гэр бүлийнхээ хүнийг араар нь тавьж байсан уу гэх мэтчлэн иймэрхүү сэдвээр одоо бид нэр холбогдоод ярилцсанаа гэсэн үг шүү. За эхнийг сонсгоч аавь. MJL радио холбогдож байна. Сайн уу. За үчи минь үчиг хэр өнгөрөөж байна. Орондоо ороод Америкт радиог сонсоод. За сэдвээ бол ойлгоцсон байгаа тийм ээ? Ойлгосон. За энэ тал дээр танд өөрийн гэсэн туршлага ч юм уу эсвэл ийм асуудал тулгарч байв уу? Саяхан тийм асуудал тулгараад тэгээд ярилцъя гэж ороод ирлээ. За болно л. За. Нөхөр маань ерөөсөө намайг зайгүй. Ерөөсөө танил найз нөхөд хавцаа өрцөнтэй хардаад идэг гэсэн. За. Өөрөө хартай. За. Тэрнээс болоод одоо би тэр жоохон маргаантай хитрхи их одоо хардаад байгаас нь болоод аюу байдаг байлаа. Хоорондоо одоо нэг хагчил гарын тустай байж идлээ. За. Тэгээд хоёр дундаас хоёр хүүхэдтэй. За. Тэгээд хүүхдүүдээ ирж очиж ингээд байлгадаг. Амралтын өдрөөр аав дээр очдог. Ажлын өдрүүдээр ээж дээр ингээд хичээл номдоо сураад ингээд байждаг байлаа. За бисүүд баггүй маань аав дээр очиж байж захтаа. Аавынхаа утсыг үзчихээд аавынхаа өөр эмэгтэйтэй байхтай. Тийм байх зургийг хараад надруу ээжээ тачаад орсон аваарай. Гэт нэг зураг явуулсан юм би. Ороод харлаа гэсэн. Их хөөх зураг харагдаад. Тэгээд дор нь юу яагаад хадгалж байгаа. Тэгээд хүн маань их зэрэг 8 настай. Бушуугаа хараад нөгөө ээжийн синдэнгүүд нөгөө аваасаа хадгалж юу устгацсан чаттай. Тэгж надад баригдсан. Тэгээд нөгөө гардаж чадахгүй ч гэсэн баригдаж чадахгүй надад баримт байхгүй гэдэг шиг надад бас мэдрэгдээд л байдаг байлаа. За ямар яаж мэдрэгддэг вэ? Яаж ер нь гадарлаж эхэлсэн? Амралтын өдрүүдээр ер нь бол ирж тийш ажилтаа төвчэн гэж хонодоор хойш байранд байна. Тэнд одоо юм бичиж байна. Ном бичиж байна энэ гэж. Эрдгүүл байлаа тэр нөгөө хартайгаа өөрөө ямар хүн өөрсгөө хүнийг яадаг гэдэг бэл. Яриа байдаг. Хүмүүс тэгэл гадуур зүгтөг гэж гэсэн яриа байдаг ч гэсэн бас арайчгүй ах гэж хэлсэн. Эсвэл барин тэгээд натлаатай. За. Тэгээд одоо яг нэг скриншот хийчихсэн зургийг нь ч юм уу одоо явуулсан зургийг нь нөхөртөө үзүүлэхэд ер нь юу гэж хэлсэн бэ? Скриншот хийгээд өөрлөө нь явуулахаар хаанаас надхаа авсан, хин явуулсан гэдэг. Тэгээд би хүүгээ хэлж чадахгүй. Өөрөө хаанаас авсан мэдгүй л байсан шиг. Тэгээ хүмүүс нөгөө зургийг сошиал дээр бас өөрхөн фэйсбүүкээр тавьсан чинь бас нөгөө банцхан хүн бандгандаа баан гихчиж цагтаад хүний нэр төр талсан гэж цагдаад өгсөн байсан шүү дээ. Хүн байж бас тийм жодог гономж дараа муухай ажиллах.
За. Тэгэхээр ямар тач яг өөрийнх нь утаснаас нь бол мэдээд авсан ба штэ тий. Яг бүр хүн аавынхаа утаснаас тэгээ би өөрөө нөгөө хаяг нөхдөг болог гэсэн байсан. Тэгээ хүн маань өөрөө чат руу би хүүгийнхээ чатыг бас нөгөө 8 настай юм болохоор хэмжээдэг харцдаг фэйсбүүкийг яадаг болохоор хүн маань мэддэг. Тэгээд ээж та миний чат руу гялс ороод хараад таа гэд аавынхаа хаягнаас өөрөө хаяг руу явуулаад тэгээд байх мэдсэн. Тийм байна тий. Яг хөө тэрийг нэг үр хүүхэд нь ялангуяа бага насны хүүхэд олж мэдээд тэгдэг нь тэр бас жоохон онцгүй юм тийм ээ. Тий одоо хоёр хүн маань хараад бүр шокнд ороод стресстээ браав мохоо хаяж таны цагаад гэдэг гэсэн мэт өөрөө ийм хаягдaltaй байсан байна гэж даавгаар. Тэгээ дараа нь ер нь одоо тэрийгэ хүлээн зөвшөөрөөд буруу зүйл хийсэн байна ханаа уучлаарай баярлаа гэд уучлалт гойв уу? Уучлалгүй. Их санаа харин тийм. Гүрийгээ би одоо тэгээ ерөөсөө усаа дуудлагч авахгүй хариуц чадчихгүй. Тэгээ нэг олон хүнээс манай ихнэр тийм зураг явуулдаг, чам руу явуулдаг. Энд тийм тавьсан байна уу? Аргай шүү л гэж гэдэг шүү дээ. Ай зураг шүү энэ гэж. За маш их баярлалаа. Орж ирээд бас нэг өөрийнхөө талаар үзэж тулсан зүйлээ бас бид нартай хуваалцсан маш их баярлалаа. За үчиг сайхан өнгөрөөгөөрэй. За тэгэд ер нь бол эмэгтэй хүн за би яагаад гэвэл эрэгтэй хүн биш учраас эрчүүдийн өмнөөс бол ярьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг чинь асар их тийм зөм бэлгтэй байдаг юм чи санагддаг. Мэдрэмж айгүй өндөртэй. Би бас нэг энэ талаар бол нэг тойрч өнгөрөөгөө дайрч өнгөрчл байсан л та. Тэгээд энэ талаар болохоор дахиад нэг сонсогч авсныхаа дараа үргэлжлүүлээ яриа. MJL радио холбогдсон байна үчимэндээ. Алло, чимээн. За үчимэнд үчиг хэр өнгөрөөж байна? Тийм. Радио сонсож үчим. За сэдвийг бол мэдж байгаа тийм ээ? Тийм мэдж байгаа. За өөрт нь ямар зүйл тохиолдож байна? Яг нөгөө яг тийм барьж аваад үуч. Одоо нэг жишээлбэл 3 хүүхдээ ээж авсан байхгүй. За. Тэгээд 40 хүмүүс байхгүй. Тэгэхээр бид юу ингэж бодчих юм. Даавал одоо ингэж бинийгээ хардаад магадгүй 10 жилийн найз, оюутны найз амьдралын зөндөө хүмүүс өгчтэй. Тэднэр тийм акцент өгöd утсыг үзээч юм уу ингэж бүрийгээ зоож яхаар. Зүгээр тэр утсан шалахгүй. Хүн чи өөрөө нөгөө биологи янтай шүү дээ. Тийм ингээ янз бүрийн найз нөхөд байдаг шүү дээ. Тэрэнд нь заавал өмчлөсөн юм шиг чийлэстэй надад үн чандрах хэрэгтэй гэд тэгэл нэг жоохон юмнаас олж нөгөө хүүхдүүдээ өнчлөх ч юм уу ийм одоо асуудал үүсэхгүй тулд эмгтээч вэ эрэгтэйч зүгээр л ингээд нэг орон зайгийн бий болгоод бусад юм дээрээ л анхаарлаа хандуулъя гэдэг. Ийм бодолтой хүн. За. Яг нэг хүмүүс ингээл ингэсэн яриад амжилтад тэгээд заавал одоо нэг өөртөө тийм тулгаж ирснаас тэр харахгүй л яасан гэж бодолтой юм л дээ. За тэгэхээр би яг өөрөөс ч асууя л да. Хэрвээ өөрийн чинь ихнэр юм уу хамтрагч найз бүсгүй чинь яг илт ингээд өөрчлөгдөөд нүдэн дээр чинь өөрчлөгдөөд араар чинь өөр хүн амьтандаа уулзаад яваад байгаа мэдрэмжийг өгөх юм бол за одоо энийг бол тэ нүдэн дүлээж их юм балаа гэдэг үлээ тэ тэ ингээд өнгөрөөч анаад өнгөрөөч гэд өнгөрөөх ёстой өнгөрөөнө гэсэн үг одоо өөр болохоор тэг ер нь бол тэгээд ойлгочих болно. Тэгэд энэ нь болохоор зүгээрээ байгаль асуудал гэж бодож байна уу? Ер нь араар тавилт гэдэг бол ер нь мэдээж одоо нөгөө нэг хуулийн өмнө хариуцлага хүлээсэн гэдэг шиг ихнэр нөхөр болоод хариуцлага хүлээж байгаа шүү дээ хийнийхөө өмнө. Тийм. Тэгээд тэрийг цоохомсрлаад. За. Магадгүй ямар нэгэн тохиолдлоор тийм боллоо ч гэсэн тэрийг ингээд
ер нь яг шууд хэлэхэд маш сайн нууж чаддаг. Маш сайн нууж чаддаг байх хэрэгтэй. Тий. Тэгээд одоо эмгтээч тэр хүндээ ямарваа нэгэн тийм нөгөө хүн чинь сэтгэлийн амттай учраас тэгж зовоохын өвдөөсөө хийж болохгүй. Магадгүй ингээд нэг даалгаврын өвтө хүмүүсийг ингээд найз нөхдөд сонсглоо согтуудаа ингэсэн тэгсэн гээл тэгэл жоо гимжил байдаг л та. Тэрийгэ зүгээр л нуу. За. Бас миний төсөөлж ирснээс гэх юм уу бодлоос бас өөр бодол сэтгэжил байна л та өөр болол. Гэтэ тий харин яагаад ингэж өөрсдөж байгаа гэвэл зүгээр гэр бүл хүүхдүүдэд зовоохгүй тулд байхгүй. Зүгээр одоо ингээд магадгүй ингээд санамсгүй санаатай юм мэдчихэл чи ста намаа инглээ тэглээд тэнд бол хин хохих юм өнөдөр хүүхдүүд л хохихгүй юу. Яг л тэр хүмүүс ээжээгүй сонгож төрөг учраас тэгэхээр айл тусах нөгөө нэг би бол өөрөө яг тэнгиж ханддаг хүн байхгүй юу. Тэгэхээр би нэстэ наваа ихчлээ би ста ингээд бараг энэс сална гэд энэс бол зөвөр ингээд миний нүдээр харахаар айгүй олон хүүхдүүд л хохирдог байхгүй. Тэгэхээр одоо нэгэнт хариуцлага хүлээсэн бол хариуцлага хүлээ. Тэгээд янз бүрийн тохиолдох гэсэн тэрийг зөвөр сайн уу. Тэгэл болоо. За өөрөө болохоор ер нь гэр бүлийнхээ хүнийг араар нь тавьдгүй. Гол тэгэл нөгөө ихтэй хүмүүс чинь бас ингээд хараал өнгөрнө шүү дээ. Тэгэл очиргүй тэнэгдээд явахгүй ч гэсэн. За холбогдсонд маш их баярлалаа. За. Арай сайхан өнгөрөөр. За тэгээ хүн хүний л үзэл бодол те одоо юу гэдгийг харах өнцг нь ондоо гэдэг нь яг энэ л те. Миний хувьд болохоор яг иймэрхүү зүйлийг бол яг биеэр туулаад гараад нөгөө талд нь гарчихсан хүн байхгүй юу. Гэхдээ яагаад ч юм нэгэнт одоо юу гэдгиймдээ хажууд ханчин ч юм уу хажууд байгаа хүн чинь нэгэнтээ хуурцсан юм болвол тэр хүн дахиж итгэх итгэл огтоосоо байха болчихдөг. За яаж ч үр хүүхдээ бодоод ч юм уу яаж ч нөө тэсэж твчээд те. За одоо хүүхдүүдийн төлөөгээд байсан ч гэсэн хизээж одоо магадгүй тэр мянган зөв зүйлийг хийж болно. Тэглэхэд мянган зүйлээс одоо ядчил талын ч юм уу те. Энэ ингэж байгаа да тэр тэгж байгаа да гэдэг тийм хардал сэрдэлт бол мөнхийн үргэлжлэх юм байна лээ. Үргэлжилтийн байлээ л гэж хэлэх гэсэн. За нэг сонсогч авъя. MJL радио. Байна. Байна. За өрөөмөндөө арийнхаа радиг унтраагаараа булчинж байна. За одоо зүгээр. За энэ тал дээр ер нь ямар байр суурьтай байна? Араар тавиад барьж чадаагүй ч юм уу? Эсвэл хардас сэрдэж явж гин үү? Аль эсвэл ямар зүйл бэ? Үзээд. Тэгээд эргээд амьдралаа яаж юм да? Босгож юм да. За нэг жил өнгөрчээ. Тэгээ яг нэг хамгийн ихний орсон нөгөө сонсогч шүү дээ. Нэг жил. Болж байна бүтэгээ гэж амьдарч байна гэдэг. Би өөрөө болохоор нэг хардуулаад. Гардуулаад. Даригдаад гэдэг шүү дээ. Яг нэг өөрөө үддэн байхгүй. Тэгээ ихтэйд ер нь бол хандаж хэлэх гээд байгаа юм л та би өөрөө. Тэгээ нэгэн чинь гэрэл болж байгаа бол ихтэйг ард ордоор байлаарай гэж. Ер нь бол буруу шүү гэж үү? Яг үнэхээр нэрээ болж бүтэхгүй нэрээ өөр хүнсэндээ яваад байгаа зүгээр анхнаасаа л сонголтоо сайгэр гэж. За би яг нэг хэрэг дурлаад асууя. Тэгээ асар их нэг үлдээстэй бохомдолтой юу гэдэг амьдрах хүсэлгүй болсон байж байгаа байхгүй. За өөрөөс чинь би хэрэг дурлаад асууя. Ер нь ямар байдлаар гардуулж исэн? Яаж агаад нэг утсаар уу? Утснаас мессеж авахгүй. Таны нэг хоёр дахь нэг орж ирсэн залуу шүү дээ. Сайн нуу гэдэг шүү дээ. Энэ бол худлаа шүү. Түүнийг ялангуяа ихнэр хүнээс олсон хэдээс юм бол нууж чадахгүй байлээ. Яаж ийж байгаа болоод ухаан гэдэг байхгүй. Мессеж авчихлаа гэдэг нэг биений хандлага биш нэг хацтай. Энэс нэг ахрах юм болчихсон. Өмнө нь ингээд зүгээр ингийн нэг гоё алтай байсан даа. Ихтэй хайраа яа. Гэхдээ ингээд юм хулгай хийсэн юм шиг те.
айгаач юм уу төвшөөл ингээл хажууд ирэнгүүт нэгэл яач ч юм бол уцруугаар яваа. Тэгээд нэг ихтэй хүмүүс аюуг андардаг байхгүй. Тийм болохоор ихтүүдтэй хандаж ирэх гэдэг юм л. Стиний балай нэг ихтэй нэг гэж гомдоорой. Битгий гомдоорой хань ижлээ, битгий гомдоож өрөвтэй битгий өнчрүүлээрээ тийм ээ. Тийм өнчрүүлээрээ. Би бол манай ойлгосон та намайг. За нэг удаа уучлаа. Үнэхээр нэг онцгой хөвчөг нөгөөсөө мэдээ л та. Зүгээр л нээс хэлэхгүй. За. Юунэстэй нэг их хайраараа гасаар ирсэн болчихгүй. Ихтэй хөвчөг юм гэжтэй. За. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөөрэй. За. Манай төрлийгч над руу нэг удаа залгаал ороод ирсэн л дээ оройно. За их чи нэг ууж суумаар байна. Миний дүү хаана байна? Би бүр орондоо орсон. Яас их чи зүгээр яас ийсэн гэсэн чинь. Бүр ингэ сэтгэл юм бачуураад ингээд сэтгэлд ингээд нэг юм тээглээд яваад хахаар бүр ингээд амьдрах хүсэлгүй болоо. Сүултээ ингээд гэртээ ганцаараа ууж үзлээ, найз нөхдөдөө ууж үзлээ. Ингээд сүулт ингээд ад болоод байна. Нэг аригчин юу болцсон юм шээс хүн амт ингэж хараад байна. Тэг хүнд юма хэлэх гэхээр хэлж болохгүй маа дараа нь. Одоо гэр бүлийн нэр хүн дуунах те ийм тийм болох юм болоо гэж бодоод яаж ч чадахгүй байна. Чи хаана вэ гэд. За би их чи яваад чи. Шүн дунд яваад уулзлаа. Очоо сууж хахад хэлж байгаа байхгүй. Баримт нотлогоо гэдэг юм байх шаардлагагүй. Яг мэдрэгдээд байна. Зүг зүгээрээ хүн чинь байн уцаа авч гүйж ороод 0 руу ороод тэндээ байгаад ах юм. Тэгээд уцаа бүр салхаа. Уцнаасаа салхаа ичдэг гинэ. За тэгэнгүүтээ тэр нөгөө нэг их нэртэйг муухай харьцаж эхлэх гэх жишээ нэ те. Ийм тийм ингээд биеийн хилэмжээрээ гаргадаг үйлдэлүүд нь асар их болоод байна. Яа харахгүй хүнтэй яваад байна гэд. За арай би болохоор за үгүй л үүдээ чи гайгүй л үүдээ таар чи дундаасаа 2 3 те 3 сайхан хөвгтдээ штэ энэ гэд. Тайтгаруулаа явжсэн чинь хэдхэн сарын дараа салчиж байгаа байхгүй. Тэгээ юу болсон гэсэн чинь нөгөө асуудал нь даамжраад бүр тод ингээд цагаандаа гарна, ногоондоо гарна гэдэг шиг те. Тэгээ сүултээ бантсан нэрээ банталтандаа ч тэрөө тэгэд их нэртэй агсан таад их нэрээ бүр айхтар зодоод тэгэд хууль цагтаа шүүхээр явж салжсэн юм тохиолдлууд байна. Байдаг шүү. За нэг сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Үчи минь дээ. Байна уу? Арай минь дээ. За үчиг өнгөрөөж байна. Оо сайхан өнгөрүүлж байна уу? Радио сонсол. За сэдвээ бол мэдчихэж байгаа тийм ээ. Мэдчихэж байгаа. За өөрт нь тохиолдсон иймэрхүү зүйл болж байваа асуудлууд. Яг арал тавьсан байхгүй. Гэхдээ ингэж хардаж хэрэгжижсэн баримтгүй одоо тийм үйл явдал байгаа. За. Тэгээд дахианы эзэн болохоор яг надтай адилхан байна л да. Би 39 настай 3 хүүтэй. Тийм тэгэнгүүтээ ингээл нөхөр ингээл ажилтаа илүү цаг гаргаал те. Тэгэл хүн амьтандаа илүү гоё харилцаал ажил төрөлтөө ингээл илүү их цаг гаргаад ирэхээр эмэгтэй хүн өөртөө итгэлгүй байхаар юу яд юм лээ. Бүх юмнаас өө хайж байгаа юм лээ. За. Тэгээд захтай эзэн магадгүй надтай адилхан юм болоо гэж бодлоо. За. Эмэгтэй хүн өөртөө итгэлгүй байх байдал нь яг юунаас олж үүсэж байна? Өөрөөс нь болж байгаа. За. Өөрийгөө татуунлeel би ингээл хүүхэд гаргасан, жоохон бие мухаарсан дээ. Тэгэл одоо юу гэдгийг нөгөөх нь ингээл сонсон болов яасан болов хүүхэд гаргасан юм чинь ингээл энэ мэдээс олоод ингээл өөрийгөө зовоол гэдэг юм байна. За. Би бүр яг энийг туулаад одоо ингээд зогсож байгаа байхгүй. Бид хоёр чинь бараг 15 жил хамт байсан. Тэгээд ерөөсөө би маш их хартайсан. Маш их харддаг байсан? Тийм би угаасаа л хартайсан. За. Минийх бол минийх өөр хинийх ч биш те. Өөр хин рүү цааж болохгүй юм уу? Ерөөсөө тэр хүнд орон зайг нөгдөггүй. За. Тэгээд тэр хүн угаасаа ажлаас өөр зүйл хийхгүй гэдгийг мэдчихэж байгаа.
мэдээд байгаа юм л хартаад байдаг. Хоосон хар төрөөд байдаг. И хоосон хар тэгээд дээрээс нь эмэгтэйчүүд илүү дуртай байдаг манай нөхөрт. Ааха. Багасаа нөө залуугаасаа урлагаар явж исэн учраас янз бүрийн тэмцээн уралдаанд орно. Тэгэл нөө жоохон охтууд хамт байна. Тэгэл ахамхаа гэлэн тэр тоолн л хардаад байдаг. Тэгээ одоо ингээ эргээ ботхоор яа хардаад байдаг үсэн гэхэлэр би угаасаа л хүнд хаягдах вэ, хүнд тоогдохгүй байх вэ гэдэг тийм айдтай угаасаа. Ялангуяа цаамаа гэж ярьдаг штэ. Тэр угаас ингээд би хянаж чадахгүй юм билээ. За. Багаас суусны яг тийм өгөгдлийг хинч хянаж чадахгүй. Тэрийг засаж өөрчилж чадахгүй л тийм боломж байдгүй юм байна. Танаас нь яг нэг тиймэрхүү ингээл өөр эсрэг хүснэ нөхөрдөн ингээл хажууд нь хурд ирэл айтаа хаандал эхлэнгүүт би өөрийгөө юу ч биш юм шиг бодоод надаас илүү сайхныг харах нь уу яах нь уу гэл ингээд идэг. Гэтэ тэр хүн ч угаасаа л надад хайртай гэр бүлтэй гэдэг ингээд хамгийн юм ажилуулад явж байгаа нь юусээ сайн зүйлийг харж чадахгүй. За тэгээд ингээд нөхрийгөө хардаад байгаа шүү дээ тийм ээ. Хардаад ингээд чи энтэй уулзч нөө чи тэгээд амаа чи баг хүнтэй харьцаад байгаа мó чи бичээд байгаа мó гэдэг л байх л та. Тэгэхээр нөхөр нь болохоор урдаас нь юу гэж хэлж ийсэн? Балаачтэй. Чи өөрийгөө хайрлаач чи өөрийгөө үнэлээч гэдэг үсэн. Би чамд хайртай те. Чи над ийм тэнэг бодлоосоо өөрийгөө салгаач. Би ингээд амар олон удаа ингээд унтчихад нь утсан аралтаа л ухаал те хамаг юм нэг үүддэг. За. Тэгээ надад яг утгацсан санагддаг гэсэн. Гэтэ угаасаа устгаагүй. Угаасаа байгаа л тэр. Би тэрийг ингээ ухаж ойлгохгүй. Энэ яг устгахчиж надад мэддэхгүй гэл ингэж юм гэл. Тэгэхээр ер нь бол яг өөрийг чи юм хартай болгох нөхцөл нь ямар нэгэн байдлаар өмнө нь янз бүрийн болж исэн юм уу эсвэл анханасаа л угаасаа өөрийн чинь одоо хувь хүн угаасаа хартай хүн юм уу? Энэ болохоор нөхөр төр биш. Урд нь ингээ үерчсэн залуучууд те араар тавьдаг өөр хүүхд өөр охинтой уулздаг. Иймэрхүү явдлаас болоод ингээ эрэгтэй хүмүүсээ адилхан гэж бодсон. Тэр нь бүр ингээ суудсан. Яг. Тэгэл эрэгтэй хүмүүс яг ингэж байгаа бол яг тэгж байгаа гэл. Тэгээ магадгүй ингээд эргэн тойрны найзууд бүгдээр яг ингээд адилхан бас өөрч гэж бодлоо шүү дээ. Яг чигнээс ингээд араар нь тавьсан ийм кейсүүд ингээд сонсохоор хэрэг би ингээд ургуулж бодоод надад бас яг тэгж хандж байгаа юм байна. Гэт ингээд солиороод байдаг шүү. Яг. Зөв. Ер нь л яг өөрийн чинь би өөрийгөө айхтар хартай хүн гэж юусоо боддгоо байсан бохоггүй юу? Тэгсэн чинь нэг бас нэг тийм одоо ингээл яг амьдралын дунд нэг тийм болчихж байгаа шүү дээ тий. Араараа тавиулах ч юм уу. Тэгээд тэрнээс хойш ер нь бол дараагийнхаа одоо найз залуудаар ч юм ингээд үнэхээр хартай болчдөг. Яа харахгүй нэг тийм муу санаа бүр ингээд суудсан. Тэгэл утсаа авахгүй байх ч юм уу аль эсвэл мессеж сендэж мэдэнгүүт чинь чи нана хүнтэй байгаа юм уу чи ингэц юм уу чи тэгц юм уу нөгөө хүн зовоогоод идэг тэрнийхээ давхар бас ирэхээр бас өөрийгөө зовоогоод байгаа байхгүй юу тий тэгэхээр яг хүнийг араар нь тавиад тэгэд хүний итгэлийг алдна гэдэг чинь одоо юу гэдэг лээ араараа тавиулсан эрэгтэй ч вэ эмэгтэй ч хүн болохоор сэтгэл санааны үед яг автомашины амар хүнд осолд орцсон юм шиг хэмжээний гэмтэл авдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр наад нэг траумач тий траума авчиж байгаа. Тэгэхээр энээс эдгэрхийн тулд зүгээр нэг хоногийн дотор тий 7 хоногийн дотор сарын дотор зүгээр болчихгүй энэ бол асар их удаанаар өөртөө ажиллаж л эдгэрхэл юм байлээ л тий. Тэгэд ямар тач одоогор бол хар гайг байгаа. Тэгэхээр хоёлаа ер нь бол өнгөж л байна да. Би ихтэй бас үнэхээр өөрийгөө хар гайгүй гэж боддогсэй. Би миний анхны рахсан. За. Зүгээр урд нь болоход зүгээр л ингээл надад цаанаа ингээл үерхий гэсэнтэй нүрхэл. Тэгэл явж байгаа тавилж байгаа байхгүй. Одоо болохоор хоёлаа энийг л ярьчих.
Ааха. Тий. Тэнгүүд яг одоо ингээд өөрөө жигнэсээ хайрцаж үзэл хайр гэдэг ямар гэдэг мэдрээд эхлэнгүүт тэр хүнээ алдхаасаа айдаг. Яг үнэ. Тэгээ айгаад эхлэнгүүт нэг айсан хүнд аргал хөдлөн. Бүх зүйл шалтгатай юм шиг санагдал тий. Шалтгаан гаргаж хардчих гал. Тэгээд яг ингээд одоо эргээд бодохоор бүх зүйлийг яг сөргөөр нь хардаг байсан. Хідээч эргээр нь хардаггүй. Тий. Ийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг цагтлын эзэн маань надтай адилхан бас ингээд айсан хүнд аргал хөдлөн гэдэг шиг ийм зүйл болоод байгаа юм биш үү? Өөрийгөө бас яг анзаараад үзээрэй. Тэгээ бас хүн болгон тийм биш шүү. Одоо хардаад байгаа хүмүүс бас өөрсдөө бодоод үзээрэй. За яг. Тэмгүй хүн хардаад байгаа юм биш үү? Тийм үстэй. Тийм. Нэг хардуулах хүн чинь амар муу шүү. Тий штэ. Тэгээд олон дахин хардуулаад тахлаар сүултээ за болоо яг хий хардуулж ахаар ингээл хийсэн юм та хардуулъя гэдэг. Ааха. Тийм. Жигээс явчих чи энийг л хүссэн мэдтэй. Харин тий бүр нөгөө тэрш нааж залаа ичүүл яах тийм ээ. Тийм. Яг нэг хүссэн юм чи хүзгээр татна гэдэг шүү дээ. Тэгээ бид нар өөрсдийнхөө бодлоор өөрсдийнхөө айцаар яг тийм юмыг амьдралдаа татаад хуул юу гэвэл таад ингээд өөрсдийнхөө амьдрал ингээд автраад байгаа байхгүй. Энийг юу ойлгох юм бэ? За яг үнэ. За. Энэ болохоор юунаас олсон гэхээр нэг даалт тухамсар яаж ажилладаг вэ? Даалт тухамсар яаж захиалга өгдөг вэ гэдгийг ер нь өөрийгөө ингэж хамгаалж байгаа механизм л ажиллаад байна л та тий. Тийм. Тэгээ даалт тухамсарыг яадаг вэ гэдгийг мэддэг, ойлгодог, ухамсарлсан болохоор би чинь өөрөө л ингэсэн юм биш үү гэдгийг мэдчихсэн. За холбогдож бас өөрийнх нь талаар бас яриад бас мөн байр сууриа илэрхийлсэнд маш их баярлалаа. Баярлалаа хайртай шүү. За баярлалаа. Холбогдож байгаарай. За баяртай. Сайхан амраарай. За. Яг нөгөө нэг захтансан газар маажна гэдэг шиг янзын орж ирлээ. Тийм ээ манайхаа. Тийм шүү. Гэтэ яг үнэхээр ингээд яагачгүй гим зэмгэн хүнийг бас хардаад ахаас айгүй хэцүү шттэ. Би бол бас нэлийн хардаж зовоосон бас хажууд ханаа тий. Тэгээ бас өөрөө яагачгүй гэж бас хардуулж үтсэн болохоор бас нэг тийм муухай гоё мэдрэмж биш. Үнэхээр муухай мэдрэмж. Тэгэхээр манайхан одоо яг үнэхээр л баримт нотлохоогүй юм болвол те нэг нотоод ирэх ингээд одоо яг түрүүний орж ирсэн сонсогч чиг энэ зургаар гэдэг шиг те энэ мессежээ чатаар гэхээс нааш бас хоосон хардаад байгаа юм биш үсттэй. Юу ч хийгээгүй өстө мөрөөрөө мөмө онжуулаад явж байгаа гэдэг шиг те өстө мөрөөрөө янзын сайхан ажил амьдралынхаа төлөө явж байгаа хүнийг хардаад байгаа юм биш үсттэй манайхан бас нэгийг бодов штэ тийм ээ. За MJL радио холбогдсон байна. Энэ чатаар байна уу? Байна. Байна. За, үчиг сайхан өнгөрөөж байна Оо, уу? сайхан өнгөрөөж байна уу? За, сэдвийн дагуу. Нэмэгтэй хүн ер нь нэг тийм мэдрэмж аягүй их байд юм байна. Тийм гэхдээ тэр мэдрэмж ер нь их алдаад бол бас байдаг юм байна. Би бол өөрөө яг нэг өсөлтөг одоо 16 жил болж байгаа юм шүү дээ. За. Тэгээд одоо яг ингээд мэдрээд тэгээ ингээд хоёулаа ингээд одоохондоо хоёулаа тустай байгаадгаа. Яг ийм асуудлаас болоод уу? Яг ийм асуудлаас болоод тустай байгаад байгаа юм уу? Үгүй ер нь яг нэг ажил амьдрал гэдэг нь хол байж хараад байгаа байхгүй юу? Тэгээд 7 хоногт очиод 7 хоногт ирээд. За. Тийм тэгээд ингээ хаар ер нь юм эрэгтэй хүний хувьд нэмэгтэй хүний хувьд тийм мэдрэмж их байд юм байна. Би өөрөө бас нэг сэвэж болохоор ингэ бат нэг зүудлээд. За. Гэтэ за одоо зүудлээ гэдэг нь одоо бас үнэн биш байлгүй дээ гэж бодоол өнгөрдөг. Тэгээ очоод ингээд байж хаар чатхон ингээд огтод залгаад байдаг. За. Тэгээ бүр ингээд өглөөнөөс арай болчихлоо. Бүр ингээд шүн мөн харгалцахгүй. Тийм. Ингээд надад хэцүү байна. Тэгээд ми одоо ингээд өөрөө тэр охин нь нөхөртэй хүүхэдтэй юм байгаа хгүй юу? За хамт ажилтдаг хүн амт нь юм уу? Үгүй. За.
Тийм. Тэгээд энэ одоо ингээ ямар очтой хүн залгаад байгаа юм бэ гэдэг. Би ч нэлээд хэдэн удаа анзаад тийм ямар очтой юм бол ажил мэтлэн болоо гэж бодцоод өнгөрсөн. Тэгээ сүүлдээ бүр байман залгаад. Тэгээ надад өөрөө нэг сохтуундад нэг чатыг уншуулад ингээд хамаа. За. Тэгээд гисэн чинь агаас дүн хэцүү байна. Nästa хүүхэд үлдсэн, ээж үлдсэн гэсээ би барал ингээд хэцүү байна. Энд мэргээд. Ер нь бол мөнгөн туслах авах гэж залгаад байгаа юм байна шүү дээ, тийм ээ? Ер нь одоо баг тийм юм уу да? Ааха. Тэгээд би одоо тэгээд өөрөө ч гэсэндээ бас ингээд залгаж малгацсан тий. Би ингээд гэртээ бенчи баг ирж чадах уу матгүй гэж бичсэн. Нөхөр чинь нөө. Тийм. За. Тэгээд тэр яг өөр хам бичсэн хэсгийг утгаагүй байж надад тэр уншуулж таарж байгаа байхгүй юу? Аа. Тэгэхээр би өөдөөс нь уцыг аваад би уцыг шийдсэн. Угаасаа чигтэй юм байна тоо. Тэгээд тийм болоод угаасаа тэр чадах матгүй гэсэн байгаа юм шүү. Угаасаа намайг ингээд бас байхгүй хооронд угаасаа ингээд чи тийм шүү энэ гэдэг үгүй тийм байхгүй энэ ингээд идэг тэгээд идэг. Аа. Тэгээд сүүлдээ ингээд ажилтаа гарчаад ирээгээд тэгээд 2 3 хоног дуугаа ураагаад. За. Тэгээд нэг халамцаа орж ирсэн. Хараа ингээд залгаад л хүчигээ залхаа яриад. Тэгээд танаа нөхөр чинь өөрөө нөгөө ёстой овоо босгааг бол шаазгаа юм дээр суух уу гэдэг чичээр тий. Тийм, юу нь болвол хин нүүр өгсөн болоод тэр охин чинь залаад байна шүү дээ юу нь бол. Тийм, тэгээд нөгөө охинлогоо видео коллоор залсан гахгүй байсан дээ. Тэгэхээр 2 3 удаа залгасан гэсэн чинь. Яагаад очихгүй хаан гэж өдөөсөө нэг юм мэйлэн хатаж яриад. Ааха. Тэнгууд нь би яг ингээ ард нь ингээ хараад босч байгаа байхгүй. Тэгээд би бүр ингээ бүр өөрөө бэлбэргээд тэгээд чи ингээ яг яах гэж надад ингээ залгаад байгаа чамаас орж ингээ нэртэйгээ бөө ирүүл олчихин. Яг чи ярьтаа гэд намайг татдаг. Тэгээд би ярьсан ингээ чи яг яах гэж залгаад байдیں۔ Шууд хатаа таслаад байгаа байхгүй. Ааха. Тэнгууд нь би чат чихэд яваасаа. За ичэндээ дахиж чи манай нөхөд ингээ юм бичих юм бол би чамаа гэр бүлээс чинь те үнсэн тоорох болоход ингээ тавьчих чадчих шүү. Аа. Өөрөө ч гэсэн адилхан нөхөр өгдөө ингэж бэлмаар юм аа гэж бичсэн гэсэн даак. Тэгээд чинь маргааш нь. Ааха. Тэгээд би шөнө тэрийг нь блок хийж байгаа байхгүй юу? Аа. Тэгээд чинь маргааш нь өөр дугаар залгаж байгаа. Йоо ямар амар юм бэ? Тэгээд асан чинь тасалж байгаа. Ааха. Тэгээд нөгөө дугаарыг фэйсбүүкээр хайсан чинь найз хавцсан. Йоо. Бүр тэгэн тэгтлээ бүр ингээ цагаандаа гарна гэж байх уу? Бэкин симбэн тэгээ одоо бүр нөхөртэй хүүхэд ной гарантай. Би фэйсбүүкээр бас нэлээд судлаа. Тэгээд хүүхэд ной гарантай. Одоо нөхөр чинь бас нэг ажил амьдралаас болоод ингээ хол ойр байгаад идэм биш үү? Байнга байгаад байхгүй. Тэгэхээр одоо нэгэнт нэг ийм зүйл гараад ирсэн байхад чинь өөрт чинь одоо яаж байгаа бол одоо гэрээсээ хол ээж захта нөгөөдөгтөгөө ярьж байгаа бол уулзж байгаа л гэсэн хардтал төрөөд байгаа зү. Ой, бэлхүүл одоо тийм нэг ингээд нэг дотор буулсан л баг нэг юм шахал байгаад байгаа байхгүй юу? Ааха. Тэр бол айгүй хүнтэй. Гэмхтэн үнийг мэдрэмж нэг алдаад бол байдаг юм байлээ. Тийш тэ улаан цайм нэг шал ондоо болчдөг ш нүүрэн дээр өөрчлөгдөө тийм ээ. Тийм. Тэсний өмнөх чадвар баатуудаа утгацсан гэснээр чадвар устгаар гэж бичиж мэдсэн баггүй хоорондоо. Йоо ямар амар юм бэ? Тэгээд тэр охин нь би өөрт нь болохоор хэлдэг байхгүй. Яг надаас болж болно. Гэтэ надаас саллаа гэхэд шулан модно гэж начиг даг нь бол олдохгүй шүү гэж хэлдэг байхгүй юу? Одоо би яг нэг миний үнцэг болол тий. За яг тэр эмэгтэй бас буруу зүйл хийж гин. Танаа үн ч гэсэн буруу зүйл хийж гин. Хэрвээ танаа нөхөр чи одоо миний хүн байж байгаа байх юм бол би тэр эмэгтэйтэй гэхээс илүү нөхөртөөгөө л илүү тооцоо бодох юм байна. Ер нь тэгээд нэг эмэгтэй хүнийг хүүхэд харагдаж амьдардаг гэдэг бас хаяа бас байдаг юм байна. Та одоо нэг уучлалтай байд юм уу, яахтай байд юм тэгэхгүй гэхдээ яг ялчгүй нэгэнтэй л сэтгэлд 2 3 удаа яг юм шиг сонсгосон болохоор. Сэтгэл юм байна. Яг цаашдаа одоо яг яамаарч байдгийг яахан ч зөв юм тийм ээ. Тэгээд бас хэцүү байдаг юм байлээ. Ойлгож байна. Одоо таастан дэр утаахгүй байна. Одоо яаж байгаа бол гэж. Яа.
Айхтар. За. Гэхдээ ямар тач холбогдоод өөрийнхөө амьдралыг бас тулгарч байгаа асуудлаа бас бид нартэй хуваалцсанд маш их баярлалаа. Баярлалаа. Өмнө зөндөө ингээд нэг адилхан одоо нэг тийм тий англиэг ингээд нэг юунууд байсан холбогдоход явдаг зүрх хүрдгүй байсан. Аха. Сая бүр яг нэг хайрцагтай хатангуут нь гарсан дөрөд ирсэн. За тэгээд дараагийн нэвтрүүлгүүдээр хэрвээ өөрт ойрхон бас тулгарч байгаа асуудлууд таарах юм бол бас холбогдож орж ирж байгаарай. Баярлалаа. Яруу сайхан өнгөрүүлээ. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За тэгээд гэр бүлийн асуудал гэдэг чинь үнэхээр том цар хүрээтэй зүйл шүү дээ тий. Тэгээ одоо тэр буруу энэ зөв гэж бараг ингэж айхтар туйлширхаасаа илүү тэгээд хүн хүний сонголт байдаг болов уу гэж боддог. Одоо тэр хүн эхнэрээ нөхрөө ч юм уу тий ар гэрээ хуурах эсхийг тэр хүн л шийднэ. Өөр хий нэгэн чамаа 3 дахь читгэж гарч ирэнгүүтээ чам тулгаад тий хоолон чинь хутга тулгаад чи надтай явуулд чи надтай сүүлэр гэхгүй л бах тий. Тэгэхээр энэ бол хувийн ухамсарын асуудал. Тэгээ эндээсээ улбаалаа цаашаа гэрүүлээ яаж авч явах вэ те энэ төр гээд ингээд асуудлууд ургадаг баха. Тэгэхээр хэрвээ танд бас өөр тохиолдож байгаа гэрүүлийн асуудлууд байгаа болвол те манай MJL радио 88.3-аар сонсохыг хүсэх юм бол захиа бичгэд л хангалттай. Тэгээд захиагаа arumbile@mjlradio.com гэсэн хаягаар явуулаараа. Тэгээд би болохоор ингээд манайхан бүгдээрээ хүн болгоны авчирсан одоо илгээж байгаа цагтлыг цаг тухай бүрт нь бас нэг удаахгүй хүргэхийг хичээх болно. За энэ хүрээд манай өнөөдрийн гардаж чадахгүй ч мэдрээд байна сэдвээр явсан хэмтчдгийн хэлээр ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр хөтлөгч Халиукан та бүхэндээ дараа 7 хоногийн нэгдхийн үдшийн хөтөлбөрүүдээр дахин уулзах болно. Тэгэхээр манай унтлагын өрөөний сайхнууд маань бүгдээрээ сайхан амарцгаараа амралтын өдрүүдэд ая тухтай өнгөрөөгөөд ороод ирээрээ. Тэгээд бүгдээрээ сайхан амарцгаараа баяртай.